Эрэг лав гарагт манай улсад зүүн хойд Азийн хотуудын дарга нар чуулна. За энэ жилийнх хотуудын ногоон өсөлт эрчим хүчний ногоон шийдлүүд зэдвийн дор болох юм байна. За ингэж зүүн хойд Азийн 24 хотын дарга нэг дор чуулснаар цаашдын хамтын ажиллагаа хөгжлийн бодлогоо тодорхойлох ач холбогдолтой юм байна. Дэлхийн дулаар л уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хотууд ногоон хот болж байна. Ялангуяа зүүн хойд Азийн хотууд ногоон хот болох ижил зорилготой. Ингэхдээ эрчим хүчийг хэрхэн ногооноор шийдэх вэ гэдэг асуудлаар зүүн хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт зөвлөлт гэж байна. За 2 жилийн өмнө 2014 онд анх энэ форумыг зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зорилт хөтөлбөрүүдийг дэмжиж байсан. Харин өнгөрсөн жилийн форумыг хотын ногоон хөгжил сэдвээр зохион байгуулж, хотын дарга нар хамтарсан илгээлт гарган нэгдсэн үндэсний байгууллагын нэгдсэн чуулганд өргөн барьж байсан юм а. За энэ удаад эрчим хүчний ногоон шийдлийн талаар ярилцахаар зүүн хойд Азийн 24 хотын дарга нар манай нийслэлд ирэхээр болжээ. Оросын холбооны улсаас 10 хотын төлөөлөл оролцсон. Москва хотын засгийн газрын зөвлөх, за Санкт-Петербург хотын байгаль орчны газрын орлогч дарга, Эрхүү мужийн 8 хотын ийм захирагч нар бас оролцсон. За манай урд төрш болох бүгд 8 хятад улсаас 9 хотын төлөөлөл оролцсон. За Хөх хотын дарга, Ирээ хотын дарга, Манжуур хотын орлогч дарга, Юнчан хотын орлогч дарга гэх мэт 9 хотын төлөөлөл бас оролцсноо. За бүгд найрамдах Солонгос улсаас Бусан хотын дарга бол ирнэ. За Япон улсаас бол Шизуока мужийн төлөөлөл гээд нийтдээ бол олон улсын 20-од одоо хотын төлөөлөл оролцохоор төлөж байгаа маа. Зүүн хойд Аз гэдэг бол бүс нутагтаа бид нар бас зовлон нэгтэй энэ бол юу вэ гэхээр хүйтэн хотууд байдаг. Тийм учраас өвөл бол дулааны асуудал, эрчим хүчний зарцуулалтыг хэсдэг. Тэр хотын агаарын бохирдлыг яаж бууруулах вэ? Хотын эрчим хүчийг яаж ногоон шийдлээр шийдвэрлэх үү? За хүлэмжийн хялгалтыг яаж бууруулах уу гэдэг асуудлууд энэ хотуудад нийтлэг байдаг учраас энэ хотууд бол энэ эрчим хүчний асуудлаар бол бас ажиллах юм байгаа маа. Энэ жилийн форум энэ сарын 3-наас 5-ны хооронд 3 чиглэлээр явагдана. Мөн форумын үеэр Чингисийн талбай дээр хотын ногоон шийдлүүд 2016 үзэсгэлэн зохион байгуулах юм байна. За үндэсний 50 гаруй аж ахуй нэгж, эко эрчим хүч, эко дулаан, эко тээвэр, эко үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн шийдлийг танилцуулах юм а. За мөн энэ форумын хүрээнд бас Одоогоос 377 жилийн өмнө болдог байсан даншиг наадам хүрээд